багш нь. За өнөөдрийнхээ хичээлийг байршуулъя. За 6 дугаар ангид хэдүүлээ магадлал гэдэг үзэгдлийн магадлал гэдэг хичээл орсон байгаа. За харин 7 дугаар ангид болохоор тэгштгэл гэдэг сэдв. За гэрийн даалгавар суртна гэсэн байгаа. За өнөөдөр болохоор хэдүүлээ энгийн мудархай гэдэг сэдвийг үзнэ. Үзэх явахдаа сэргээн санаа тий энгийн мудархайг зөндөө үзсэн байгаа. За энгийн мудархай багш нэмэг хасах үйлийг ерөнхийдөө санаж байгаа. Үржих хуваах үйлийг сэргээн сануулад тэгээд жишээ бодлого руу ороо яваа гэж бодож байна. За үржих үйлдэл дээр нэг жишээ тайлбарлая. За 8-ны 5 4-ний 3 гэсэн хоёр энгийн мудархайг үржиж хагаад x-лээд харвал 4 5 3 8-ыг харвал адилхан тоон хуваагдах байна гэсэн. Тэгвэл шууд хажууч нь үржүүлчин тий. За тэгвэл 3 5 15 8 4-ийн 32-ыг гаргаж ирж байна. За үржих бүхэлдээ үржих үйллэвэл үржих хуваах үйл адилхан. Заавал шилжүүлнэ. Бүхлийн шилжүүл. За 4 3 12 2-ыг нэмлээ 14. 1-ийн 7 7 2-ыг нэмлээ 9. За ингээд x-лээд адилхан тоон хуваая. 9 3-ыг 2-ыг 3 хуваach. 3-ыг 3 хуваалаа 1, 9-ыг 3 хуваалаа 3 гэсэн. За 7 14-ийг хоёулангийг 7 хуваach. 7-г 7-д хуваалаа 1, 14-ийг 7-д хуваалаа 2 гэсэн. За хажууч нь үржүүл 2 3 6 1-1 1-ний 6 буюу 6 гэж гарч ирж байна гэсэн. За хуваах үйлдэлээс нэг жишээ багш тайлбарлах. За энэ хідээс за энэ жишээг тайлбарлаж. За 3-ны 2-ыг хуваах нь 2 гэж. За 3-ны 2 гэдгийг чи өөрөө 1-ний 2 гэж бичиж болно. Яагаад вэ гэхээр бүхэл тооны доор 1 байгаа тий. Тэгэхээр 2-ыг 1-д хуваалаа 1 л 2 л гардаг учраас. За энэ чинээс 3-ны 2 гэдэг тоогоо хэвэнд нь бичлээ. Хуваахаа заавал үржих рүү шилжүүлэх учраас хуваахаа үржих болголоо. Түүний дараа 1-ний 2 маань байран солигдоод 2-ны 1 болчихно гэсэн. За x-лээд одоо адилхан тоо үржих үйл шиг хийж. Адилхан тоонд хуваач. 2 2-ыг хоёулангийн 2-д хуваач. 2-ыг 2-д хуваалаа 1, 2-ыг 2-д хуваалаа 1. За 1-ийн 1-ийн 1, 3-1-ийн 3 гэдээ гараад ирж байна гэсэн. За хэдүүлээ яг жишээр орё. За энэ нэг жишээ. За 3 үйлдэлтэй багш нь бодцоод энэ дээрээ тайлбарлаж байгаа шүү. За эхлээд үржих хуваах үйлдэлээ хийгээд хооронд нь асуул хариу гарна гэж. За хуваах үйлдэлээ хий. Хуваах үйлдэлээр заавал үржих хуваах үйлдэлээр бүгд шилжүүлнэ. 37 2 үржлээ 74 74 дээр 1 нэмлээ 75. За хуваар нь 2 хэвэндэ. За хуваах нь. За 2 бүхлийг шилжүүлээ. 2-ыг 12-оор үржүүллээ 24 1-ийг нэмлээ 25. За 25 суур нь 12 хэвэндэ хуваар. За энэ чинээс хуваахаа үржих рүү шилжүүлнэ гэсэн. 2-ны 75-аа хэвэнд нь бичээд хуваахаа үржих болгоно. Түүний дараа сүүлийн тооны байрыг солино. 12 нь дээшээ 25 нь хуваарлаа орж ирлээ гэсэн. За x-лээд адилхан тоонд хуваая. 2 12 гэдэг тоог хоёулангийн 2-д хуваач. 2-ыг 2-д хуваалаа 1, 12-ыг 2-д хуваалаад 6. За 25 75 гэдэг хоёр тоо хоёулаа 25-д хуваач. 25-ыг 25-д хуваалаа 1, 75-ыг 25-д хуваалаа 3. За 3-ыг 6-аар үржлээ 18, 1-ийг 1-ээр үржлээ 1. За энэ чинь 18-ыг гараад ирж байна гэсэн. За 3 дахь үйлдэл үржих үйлдэл хийж. За бас л бүхлийн заавал шилжүүлнэ гэсэн. За нэг бүхлээ шилжүүлээ. 1-ийг 23-аар үржлээ 23, 3-ыг нэмлээ 26. За 9 гэдэг чинь өөрөө 1-ний 9 гэсэн. За үржиж байгаа учраас шууд ботчихно. X-лээд адилхан тоонд хуваагдах боломжтой. 23 9 адилхан тоонд хуваагдахгүй. 26-ыг адилхан тоонд хуваагдахгүй гэсэн. За нэгд хуваагдахыг тооцдгүй яагаад вэ гэхээр бүх тоо нэгд хуваагдана. За хуваагдахгүй байгаа учраас хажууч нь үржиж 26-ыг 9-оор үржлээ 234, 23-ыг 1-оор үржлээ 23. За бүхлээ шилжүүлсэн гэсэн. За бүхлээ шилжүүлэхдээ яадаг вэ гэхээр 234-ыг 23-д хуваацсан гэсэн. 23-д хуваагдаад 10 ноогдоод 4 үлдчихэж байгаа гэсэн. Тэгэхээр 10 бүхэл гарч ирээд 4 дээдлэлт ноогдож үлдэж байна гэсэн. Нэгсэндээ 10 бүхэл 23-ны 4 боллоо гэсэн. За 3 дахь үдэл хооронд нь хасаад үд. 1-р үдлээс 2-р үдлийг хасна. 1-р үдлийн хариу 18. Хасах нь 10 бүхэл 24-ний 4. За энэ хасах үдлийг хийхдээ 18 гэсэн бүхлээ 17 болгож нэгээр багасгана. Тэгээд нөгөө тооноос суурайг задлаа. 23-ны 23 болох. За 18 гэдэг тоо чи юутэй тэнцүү боллоо вэ гэхлээр 17 бүхэл 23-ны 23 боллоо гэсэн. За хасах нь 10 бүхэл 24-ний 4. 17-оос 10-ыг гасдаа 7, 23-аас суурай хэвэнд нь бичлээ. Хүртүүр буюу 24-өөс 23-аас 4-ыг гаслаа 19. За ингээд бодчих.
болчихлоо гэсэн. За 2 дахь жишээ. За энэ дээр болохоор 4 үүдэлтэй юм байна. Хаалтан доторгоо хийн, дараа нь үрж хөөдөл, дараа нь энэ үрж хөөдөл, дараа нь хасах хөөдөл. За үүдлийн дараалал улаанаар багш нь тэмдэглэсэн шүү, сайн хараарай. За багшийнхаа энэ сум зааж байгаа сумаагаа сайн хараад ямар тоондоор ямар үүдэл хийж ин сайн гараа явна шүү. За эхний үүдэл. За эхний үүдэл буюу хаалтан доторхоо бат. 1 бүхэл 24-ний 11, 36-ны 13. За 24, 36 2-ыг адилхан хууртай болох хэрэгтэй байна. За энэ хоёрыг адилхан болгохын тулд хоёулаа хамгийн ихтэй хэд хуваагдах вэ гэдгийг олчих. 12, үгүй 24, 36 2 ч хамгийн ихтэй. За хоёулаа 2 хуваагдана, 3 хуваагдана, 6 хуваагдана те. Гэхдээ хамгийн ихтэй 12 хуваагдаж байна гэсэн. За хоёуланг нь 12 хуваая л да. 24-ийг 12 хуваалаа хэд 2. Тэгэхээр 36-ны 13 2-оор үржүүлнэ гэсэн. За нөгөө талаар 36-гаа 12 хуваалаа 3. Тэгэхээр 24-ний 11-ээ 3-аар үржүүлнэ гэсэн. За бүхлээр үржүүлдэггүй бүхэл хэвэндээ байдаг те. 1 бүхэл 3-аар үржүүллээ 72, 3-аар 11 үржүүлээ 33. За 2-оор 36 үржүүлээ. За энийг болохоор дээдлэлт нь 6-аас татж байгаад ингээд бичдэг шүү дээ. Энэ болохоор компьютер дээр бичиж болохоор багш нь ингээд бичсэн шүү. За 2-оор 13 үржүүлээ 26. За 1 дээр байхгүй бүхлийг нэглээ 1 бүхэл 72 суурай хэвнээ бичлээ 33 дээр 26-ыг нэглээ 59. За 2 дахь үүдэл рүү 2 дахь үүдэл рүү орж ирье. За 2 дахь үүдэл дээр хаалтан дотор гарсан хариуг 144-оор үржүүлээ гэж. За 144 гэдгийг энгийн баталгаа болгоё. За энэ ч шүү. 144 гэдэг бол 1 бүхэл 144 гэсэн. За үржүүлэл хийж байгаа учраас бүхлийн заавар шилжүүлнэ. Тэгэхээр 1 бүхлээ 100-аар үржлээ 44-ийг нэмлээ 144. За хоёулаа 4-т хуваагдах боломжтой. 144-ийг 4-т хуваалаа 36, 104-т хуваалаа 25. Дахиж хураагдах боломжгүй. За 144 гэдэг бол 25-ны 36 болчихлоо гэсэн. За энэ үржүүлэл дээрээ оруулаад ирсэн байна гэсэн. За бүхлийг шилжүүлээ. 1-ийг 72-оор үржлээ 72, 59-ыг нэмлээ 131. Хуваар нь 72 хэвэндээ. Үржих нь 144 ч 25-ны 36 болцсон гэсэн. За x-лээд адилхан тоонд хуваая. 131 25 адилхан тоонд хуваагдахгүй. За 36 72 2 адилхан тоонд хуваагдана. 3-т 2 6 тий. Гэхдээ хамгийн ихтэй хоёулаа 36-д хуваагдаж байна гэсэн. Хамгийн их тоонд хуваана. 36 36-д хаваалаа 1, 72-ыг 36-д хаваалаа 2. За 131-ийг 1-ээр үржлээ 131, 2-ыг 25-аар үржлээ 50. За 131-ийг 50-д хаваал 2 ноогдож 31 үлднэ гэсэн. За энэ чинээс 2 бүхэл 50-ны 31 болчихлоо гэсэн. За 3 дахь үүдэл буюу 15-ны 8-ыг тэг бүхэл 10,000-ны 5625-аар үржиж гэсэн. За тэг бүхэл за энэ чинь багшийнхаа сумыг сайн хараарай. Тэг бүхэл 10,625 гэдгийг энгийн математикаар шилжүүлсэн. За энэ чинь тэг бүхэл 10,625 гэдэг ингээд энгийн математикаар бичиж 10,625 5625. За хоёулангийн сайн харвал 625 хуваагдах боломжтой. За 5625-ыг 625 хаваад 9 ноогдож байна. За 10,000-ыг 625 хаваад 16 үлдэж байна гэсэн. Ноогдож байна гэсэн. За энэ чинээс тэг бүхэл 10,000 10,000-ны 5625 гэдэг бол 16-ны 9-тэй адилхан юм байна гэсэн. За энэ чинээс оруулаад ирсэн. 15-ны 8-ыг үржих нь 16-ны 9. X-лээд адилхан тоонд хуваая. 8 16 хоёулаа 8-д хуваагдах боломжтой. Заавал хамгийн ихт нь хуваана шүү. Хоёулаа хамгийн ихтэй 8-д. 8-ыг 8-д хуваалаа 1, 16-ыг 8-д хуваалаа 2 гэсэн. 9 15 2 хамгийн ихтэй хоёулаа 3-д хуваагдах боломжтой. 9-ийг 3-д хуваалаа 3, 15-ыг 3-д хуваалаа 5. Одоо хажууч нь өвчиж 1-ийн 3-ын 3, 5-ын 2-ын 10. За сүүлчүүд буюу 4-р хүүдэл. Энэ хасах хүүдэл. За хасах хүүдлийг яаж хийсэн бэ гэхлээр 2 дахь хуудлаас хасах нь 3 дахь хуудлыг хасах. За 2 дахь хуудлийн хариу 2 бүхэл 50-ны 31-ээс хасах нь 10-ны 3 гэсэн. За 50 12-ыг адилхан болгохын тулд 10 дээр 5-аар өгчүүл болохоор байна гэсэн. За 5-аар үржүүлвэл эхний тоо хэмжээнд нь бичиж хагаад 3 5 15 5 10-ын 50 буюу ингээ адилхан болчихлоо гэсэн. Үүний дараа 2 бүхлээс байхгүй бүхлийг хаслаа 2 хэвэндээ суурай хэвэнд нь бичлээ 31-ээс 15-ыг хаслаа 16. Хэрвээ дээдлийг хасах боломжгүй бол энэ чинээс нэг бүхлийн зээлдэж гаргаж ирдэг те. Хасч болохгүй байгаа дэвэл бага байгаа дэвэл гэсэн үг шүү дээ. За ингээд 2 бүхэл 50-ны 16 хоёулаа хураагдах боломжтой. 2 дахь хураа. За 2 бүхэл хэвэндээ 2 дахь хуваалаа
25, 2 цувралаа 8 гэсэн. За ингэ бодноо. За энэ жишээ 1 2-аа харж агаад гэрийн даалгаварт энэ 3 тоог бодноо. 1 2 3. За багш нь эхний бодлого дээр жоохон хэлбэршүүлэх хэдийн минь доотлол нь хэлж өгье. За гэрийн даалгаварт эх 7 хоногт багш нь энэ 2 цахим хичээлийн гэрийн даалгавар тэмдэглэл 2-ыг үүсэн шүү. Гэрийн даалгаврыг үзээд нэмэх хасах тэмдэглэгээ хийн. За хичээлийн тэмдэглэл дээр болохоор идэвхийн тэмдэглэгээ тавина. За эхний үйлдэл дээр багш нь 16 гэдэг чинь өөрөө үржих юм биш үү? Тэгэхэд энгийн батгаар үржихдээ 1-16 гэж болгож аваад үржээрэй. За энэ чинь болохоор 1 бүхэл 10,625 гэсэн тоо. За тэгэхэд энгийн батгаар бичвэл 1 бүхэл 10,625. Хоёулангийн 625 дахь хавал 625-ыг 625 дахь хавлаа 1, 10,625 дахь хавлаа 16 гэсэн. Өөрөөр энэ чинь 1 бүхэл 10,625 чинь 1 бүхэл 16-ны 1 гэсэн. За багш нь бүгдийг шилжүүлсэнгүй. За яагаад вэ гэхээр 1 бүхэл 16-ны 1 гээд хасах үйл явж байгаа учраас. Гэхдээ энэ адилхан хуваар өгөхөд нэгээс одоо хасч болохгүй багдаад байвал 1 бүхлээ шилжүүлж байгаа тасаарай. За энэ бас нэг энчээ 10-ын батгай 2 бүхэл 100-ны 88 гэсэн тоо. За энийг шилжүүлвэл 2 бүхэл 100-ны 88 болоод за хоёулангийн 4 дахь хувач 88-ыг 4 дахь хуваалаа 22 125 100 4 дахь хуваалаа 25 гэсэн. За үржих юм чи заавал бүхлээ шилжүүлнэ. Бүхлээ шилжүүлвэл 2-ыг 25-аар үржлээ 50, 22-ыг нэвлээ 72 гэсэн. За ингээд үржих хуваах үйлээ хийгээд 1 2 3 дахь бодлогоо бодоорой. Чадахгүй байвал жишээгээ сайн хараа шүү. Тэ? Жишээгээ сайн харж аваад бодоорой хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийн хичээлээ хэвлээ. Дуусгая.